Яг залуучууд ер нь бол ихэнх нь тэгэл арх уугаал те яг хөгжим сонсох гэж ордог нь зөндөө байдаг л хэл та. Тэгээ ер нь бол Монголын нийгэмд одоо юугаар одоо стрессээ тайлж ингэнгүүт ус ингээл 5 хоног ажиллаж байгаа тэмүүт 5 дахьт нь уусаа тэгэл гарч ордог те. Тулк яг ингээл архиа уугаал нэг тэгээд байгаа юм шиг бас жоохон тийм мэдрэмж төрдөг. Одоо DJ гэдэг одоо тэр ажлыг яаж хийдیں ч юм уу те. Тэр одоо хөгжим рүү яаж энэ дуунууд холбогдоод яаж тавиад яагаад гэдгийг гэдэг бас жоохон бас өөртөө судлах ёстой юм шиг санагдаад тийм. Тэгэхгүй тэгэл хөгжим тоглож байсан чинь нэг бааж гэрдэг. Дэлхийн төв гэж нэг хүн ирээл тэр дуу тавьчих инээ тэр ингэдэг. Тэр чинь амар соёлгүй байгаа хөөхгүй. Мэдээч энэ хөгжимгүй бол бас амьдрал байхгүй шүү дээ. Ер нь бол за наваг нар мандах мантах ирдэн гэдэг. Одоо л тэгэл хөгжим рүү гүн орсон хүн явж ин да. Тэгээ одоо хөгжмөр ер нь бол яваад нэг 7 жил одоо яг болж байна. Энэ одоо л гэхдээ ер нь яг эхэлж байгаа юм шиг санагдаж байна дөө. Зорилго нь бол угаасаа одоо яг л дэлхийн хэмжээний те продюсер болох. Мэдээж тэр хүмүүс ч бас адилхан альбом хийдэг. Өөрсдийнхөө яг ямар хөгжим юмэр байгаа тэрийг хийдэг. Нэг 3 жил ер нь бол бодож явсан тэрийг биелүүлэх гэж баг-багаар явсаар байгаа л хамгийн ихний альбом God's Choice бүтээл. Тэгэл тэр альбом маань айгу амжилттай явсан. Одоо хит дуунууд нь гэвэл CTS Come True гэдэг дуу байна. Хоногийн 24 цаг Cheesy-тэй дуу байна. Тэгэл 200-тэй цүгэн цаг гээл те. Хоёр дахь прожект нь болохоор 808 ба Spirit-үүд гэдэг. Яг миний хувьд болохоор жоохон яарсан юм шиг санагдаад байт юм бас хийж явах хугацаанд. Гэхдээ яг өөрөө дедлайн тавьсан. Тэр дедлайнд бүх юм хийх гээл. Гэхдээ бас мэдээч дажгүй альбом болсон. Тэмчээс кино гэдэг дуу амжилттай явсан Young Moji-тэй. Тэгээ одоо 3 дахь альбомныхаа ажил руу орсон явж байна да. 3 дахь альбомныхаа нэрийг одоо 33 The Wizard гэдэг нэртэй өгж байгаа. Өөрийгөө би шидтэн гэж бодох болсон. Тэ 33 гэдэг нь маань болохоор миний одоо амьдралын number гэх юм уу. Элээд байдаг солонгос артисттай бас хамтарсан Young Moji-тэй хамтарч нэг дуу хийсэн. Тэрэн дээрээ энэ жоохон юм наадам holiday vibe гаргах гэж хичээсэн. Тэр дуу гэвэл Mongolian because said to the Mongolian clothes Mongolian get the whole club on the Mongolian folklore You never do it for the cloud That's why up in the cloud now Cambodian time now Move it up go to we smoke loud Манай нэг аавын өрсөн өдрөө одоо 50 настай. Тэгээ цаачаа нэг бүр дээр нэг өөртөө хөөрөг авчихсан. Тэгээ бодож байгаад одоо 50 насныхаа төрсөн өдрөөр том хүнтэй энэ хөөргөө өглөөж өгнө гэж. Сая яг төрсөн өдрөөр 12 сарын 18 надад өгдөг гэсэн. Өө бараг нөтөс гоож идчихтэй амар гоё идэв. Одоо тэрнийхэн жоох нөө юм зарим нэг наалтсан жоохон яцсан. Тэдний л янзлууд юм уу. Тэгээ одоо энэ сараар баг хүмүүстэй хөөрөглөөд явах юм уу гэж бодсон шүү дээ. Яг тийм хоолтой наатан цвайтай шатаа. Сонирхолтой юм болсон юм шиг санагцсан. Тоглож чаддаг хөгжим байхгүй. Пиано дээр зүгээр хальт дарж марж өөрөө ингэж зүгээр хальт ингүүл. Тэгэл бүгдийг нөгөө компьютер дээр хийгээс сурч болох. Тэрэн дээрээ хурдан ажиллаа. Нот бол мэднэ. Тэр нөгөө нэг хөгжмөө яжхтаа тэр чинь уус нот нь харагдал хийж байгаа юм чинь тэгэл уусаа чийжлэгч байгаа юм чинь. Ер нь одоо үеийн залуучууд юмыг сонирхож, судалж, уншиж тийм мэдлэгээл тэлэх ёстой юм шиг л ер нь санагдаад байдаг байхгүй. Заавал нэг өөрийнхөө хийж байгаа юм биш те. Чи бас дэлхий бүхэл бүтэн дэлхий байгаад байгаа шүү дээ. Би болохоор өөрөө бас нэг тийм хүмүүсийн одоо хувийн хөгжил те. Одоо брэнд яаж үүссэн одоо хүний тарих яаж ажилтیں۔ ч юм уу тиймэрхүү юмнуудыг амар уншиж судалдаг гэх юм уу.
Яг нь нэг уншдаг байсан. Гэхдээ сүүлийн 2 жил амар ном уншдаг болсон. Тэгэхгүй бол би нэг ингээд газар ирэнгүүтээ ингээд надад ингээд гаццсан юм шиг санагдаад байсан байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд юу ч сүулдэ ингээд мэддэг юмудаа л мэддэг, өөр юм мэдэхгүй ингээд санагдал. Тэнгүүд тэнднээс ч бас номноос хүн ч айгүй их юм сурдаг юм байл л дээ. Сая тэгээ Reach Монгол 8 сарын 21-нд цоцлоо. Тэрний санаа нь болохоор за би нэг юм Монгол аялгаутай Memphis цогцолтой угаасаа юм дуу хиймээрэн ингэж дотроо бодоод тэгээ аян ингээ хийсэн аахгүй. Тэгээ аян хийчээд за энэ дээр ер нь Чилиг дуулуулъя да гэж бодоод тэгээ нэг өдөр Чилитэй студ сууж агаад за надад нэг ийм аян энэ дээр нэг Монгол зонгол гэсэн утгатай юм хиймээрэн аа гэх. Тэгээ тэр үед ер нь бол цаачаа за тгийгээд шуус аян сонсоод үгээ бичээл би Монгол зонгол яасан ийсэн гэл нэг тийм байсан. Тэгэл нэг тэргээ хийж дуусны дараа марцсан байхгүй. Нэг тийм юм хийсэн юмснаа. Тэгсэн чинь газ фолдруудаа ингэж ухаж байгаад нэг 2 сарын дараа мараач. Тэр чинь баг аян 3 билүү 4 сард хийжсэн юм аа. Явж байгаа 6 сард буцаж нэгээ сонсоод өө энэ ч яг болж штэ гэж бодоод. Тэгээ ер нь цаадхантай чи бичиж явж байхдаа за энэ дээр гинжинг оруулах уу эсвэл за пангас ах байж болж ингэ тэ ванкушийн пангас ах таачаас пангастэй дуу юм яриа. Тэгээд 2 сарын дараа явжгаад гинжин рүү явуулаад тэгээд таач сонсонгуудаа за окей наач гоё шааж ин шууд хийгээд хий гэж хэлснийхаа дараа шууд хоолоо моолонд ороод тэнгуүтээ би дуу руу уулзж байгаа дахиж нэг янзлах юмнуудаа янзлал цаадхны чан студ дээр бүгдийг бичээл тэгэл явал болгоол дахилтаа дараа нь зохиогоол Монгол чи Монгол гэдэг юм аа зохиогоол хамтлаг бөөндөө сууж байгаа л тэгээ нэг клипийн 2 сарын дараа илүү яг хийгээд тэгээ 8 сарын 20-д нар цацж байсан хэрэг. Амжилттай прожект болсон. Яа, тэрний одоо прожект нь ч байна. Ер нь бол хамгийн анхныг ингээ өөрөө тавьчихсан юм. Partition. Цаасны чи тэр үг нь бас санаа амар тийм сонин vibe ороод ирсэн. Тэгээд гэтээ why not гэж бодоод. Тэгээд mix master-ыг болохоор хансоло руу хийлгүүлээд хансоло руу явуулаад. Тэгээд цаачийн өөр нь бол бас жоохон тийм arrange юмнууд нь орж ирээд тэгээд ийм аяа болсон хэрэг. Цаачаас arrange орж ирээд. Тэгээ ер нь бол хөгжим чинь бас яг заавал ганцаараа гэлтгүй. Тэгэл дандаа бүх хүмүүсийн тийм хамтралтай дандаа коллаб явж яадаг. Ганцаараа хийгдэх юм бол бас жоохон хайрцагтай байгаад идэв юм шиг санагдав. Тэгэл бөөндөө гоё хамтарч юм ивэл айгу гоё санагдав. Яа. Үргэлжлээд ер нь энд би ер нь бол тэгэл аялал энэ тэнд хөгжим тоглож моглол тэгэл явж байгаа. Би юу аялах амар дуртай л та. Тэгэл хоолнд амар дуртай. Тэнд очиод нөгөө яг тэр традишны хоолыг иддэг ч юм уу те. Тийм амар юм фуди хүн тэгэл шин хоолнууд туршиж үзэх амар дуртай. Очиод одоо тэр нөгөө нэг янз бүрийн шавж мавж одоо юу ч хийдэн те. Байнга идэггүй ч гэсэн нэг удаа заавал одоо тэр традишны заавал амсч чинь гэж идэж үздэг. Нэг удаа нэг дэлхийний шүл ууж үзээд яа за ямар амттай байх вэ гэж идээд үзсэн чинь дахианы амттай адилхан санагдал өө энэ ч дахиа шиг юм биш тэг гэл. Би өөрөө ч бас хоолыг ингэж одоо юм төгшөхгүйгээр ингэж шууд ингээл хийгээл тэрнээ амар enjoy хийж тэр хоол моолоо хийж иддэг гэх юм уу. Одоо тэгэл улам их гадаадаар аялж тентхийн соёлыг ингэж үзэж тэр болгоноос тэр vibe-ыг мэдэрч олон хөгжим хийгээл. Тийм л юмнууд хийхийг хүсэж байна да. Яг нь миний хувьд болохоор би ч нөгөө нэг богоосаа нэг амар юмар бутаж өсөөгөө. Ээж аав надад бүх зүйлийг зориулаад миний ийш тийш ямаар ангингууд тэгэл шууд ингээл явуулцдаг те Америк одоо юу ч Солонгос ч юм уу. Бас жоохон юм зовлон үзээгүй хүний бас зовлон бас өөр ирдэм шиг надад ингэ санагцсан байхгүй. Жишээ нь одоо гамбл донтох ч юм уу те. Тэр цаг хугацаа ер нь бол бас хэцүүлээс л та ингээл нэг утасны аппликейшн ингээл донтцсан.
юу вэ ингээл хараад тоглолтууд одоо сакс, дота, мото юу гэдэг тэгэл өөрийнхөө үздэг бүх юмар ингээл нэмэгдэж мөнгө төр ингээл тавьдаг болсон. 20 50 100 гээл тавьдаг байсан. Тэр нь нэг мэд чи саяар тавьдаг болц тэ. Тэгэл нэг мэдсэн чинь өр мөрөнд орцсон юу яг юу болоод байгаа юм бэ гэж сүлдө ойлгохоо байгаа л ингээл. Тэрнтэйгээ нэлээд тэнцсээр хагаад ер нь бол гарч чадсан. Хүн бол өдөр болгон л өөртөө тулцдаг юм шиг санагддаг л да. Тэгэл хүн ер нь хүний яг нөгөө дайсан яг өөрөө гэдэг шиг л өөрийгөө л ялах гэж яваад байгаа л нэг тийм санагдсан. Тэгэл тэнгүүтээ би яг тэгэж явж байхдаа мэдээж хажуугаар нөгөө нэг янз бүрийн тоглолт, ивент, DJ хийгээл мөнгө олж байгаа шүү дээ. Аймаа зараад яг орж ирж байгаа мөнгөө ингээ бодонгууд би яг ингээ за би ингээ мөнгө олж чадчих гэдгийг ихлэ анзаарч эхэлж байгаа. Надаа энэ минь ямар ч хэрэггүй мэн гэдгийг бас эхлээд анзаарч эхэлж байгаа. Тэгж явж байгаа тэр чинь бас шууд болохгүй унал босолтой энэ тэр яасан ийсэн гэл ер нь нилээн тэгж явж байгаа л яг бүр шийдэл тэгэл ер нь бол яг гарч чадсан гэх юм уу. Тэгээ одоо үеийн залуучуудтай хэлэхэд бол ямар ч тийм хурдан мөнгө олно гэсэн тийм юм энэ амьдралд байхгүй гэдгийг бас хэлмээр байна. Сүнсний одоо тэр аяллаа хуваараа ч гэсэн одоо ингэж маш буруу байгаад идэв юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Одоо арх тамхи, гамбл, те болж бүтггүй хүмүүстэй ингээ уулзах ч юм уу. Дандаа юм залуусаа сайн зүйлс рүү ингэж тэмүүлж болждгүй юм хурдан мөнгө олё юм энэ тэр яас тийм юм битгий байдгүй юм байж лээ шүү гэдэг зүйлийг л ер нь бол хэлмээр байна. Үнэхээр мөнгөтэй баймаар байвал урдх ажиллаа маш сайн хийгээл тэрийг яг дээд түвшинд хийхээ бодоол тэгэх юм бол тэгээ мөнгөнд дагалдаад ороод дээд юм шиг л санагдсан ер нь бол.